За өнөөдрийн өглөөний хичээл механик хэлбэлцэл. За энэ элсэлтийн ерөнхий шалгалтанд ирж байсан даалгавар гармоник хэлбэлцэл хийж буй биеийн хөдөлгөөний тэгштгэл C системд X-ийн 0.4 синус 6-ны PT хуулиар өгөгдөжээ. За энэ бол бидний 11 12 дугаар ангийн математикийн тригонометрик математикийн хичээл гэсэн үг л дээ. За энийг та бүхэн бол математикийн хичээл дээр бол синусын график үзсэн байгаа. Синусын график бол сонтгой пункт ингээ үзсэн байгаа. За тэгээ энэ туршилт хий пүршинд ингээд бэхэлч гэсэн харандаа байна. За энэ харандагийн пүршийг нь татаж сунгах хэрэг энэ пүрш бол дээш туш деформацд орно. За энэ харимхай хүч үүснэ. За харимхай хүч үүссэний улмаас энэ харандаа бол Y тэмдгийн дагуу хөдөлгөөнд орох болно. За бүгдээрээ үеийг нь за 5 байхаар тохируулаад хөдөлгөөн хий. За Y тэмцүү 1 м гэж Y максимум даалгацсан. За нийт хэлбэлцэл явагдах хугацаа. За тэгээд шилжилтийн цаг. За тэгвэл хэлбэлцэл гэж юу хэлдэг юм бэ гэхээр тодорхой хугацаанд анхны байрлал дахин давтах хөдөлгөөний хэлбэлцэх хөдөлгөөн. За яг одоогоор бол энэ анхны байрлал буюу X тэмдгийгээ энэ бие за нэг бүтэн үе дээр 2.7 секунд нэмсэн мэт нэг бүтэн үе чинь 5 секунд байгаа шүү дээ, тийм ээ. За тэгэд энэнд анхны байрлал гэсэн X тэмдгээ 1 2 3 удаа давтсан байна. За тэгээ энийг давтсан энэ хугацааны хоорондын зай нь бол тэнцүү байгаа. За цааш дахиад ингэж явъя. За энэ синусын график. За зогсооч. За тэгэхээр энэ бүтэн 3 үе байна гэсэн үг. За тэгвэл хэлбэлцлийн үе гэж юу хэлдэг юм гэхээр нэг бүтэн хэлбэлцэл хийх хугацааг хэлбэлцлийн үе гэж хэлдэг. Тэгэхээр эндээс нэг бүтэн хэлбэлцэн гэдэг чинь Y тэмдгийн Y чиглэлийн дагуу шилжээд буцаад анхны байрлалаа давтаад дараад буцаад эсрэг чиглэлдээ ирээд энд нэг бүтэн хэлбэлцэл. За хоёр дахь нь ингэж бүтэн яваад юм. За энийг та бүхэн бол ингээд гурав дахь нь энэ. За тэрний бүтэн хэлбэлцсэний дараа энэ 2.2 секунд явж байна. Одоо дахиад хэлбэлцлийн 5 секунд тэмцээн 2.8 секунд явчихвал нэг бүтэн хэлбэлцэл болох нь. За энэ биеийн Y тэмдгийн дагуу шилжилт бол 0.37 м байна. Хэлбэлцлийн даалгавар нь 1 м. За даалгавар гэдэг бол энэ тэнцвэрийн байрлалаас хамгийн их олдох цаг даалгавар гэж нэрлэдэг. За хэлбэлцэл явагдсан нийт хугацаа бол 17.2 секунд байна. За ийм мэдлэгтэйгээр бүгдээрээ бодлогоо. За тэгэхээр хэлбэлцэх хөдөлгөөний үндсэн тэгштгэл энэ байна. За энэ бол хугацааны эхний эгшинд координатын эхийг дайрсан тийм хэлбэлцлийн тэгштгэл болно. Хэрэв косинусаар өгөгдсөн байх юм бол энэ маань бас өөр болно шүү дээ. За ингээд бүх мэдээлэлтийг энийг авчихъя. За бодлогоо тэгэхэд энэ зурган дээр буулгаж тайлбарлая. Хугацааны T эгшинд эн чинь энэ координатын тэнхлийн ихтер байрлаж байсан байгаа. Тэгээ синусын пункт. За одоо ингээд энэ тэгштгэл дээр энийг жишээ таарах юм бол за x0 нь энэ жишээ таруул x0 нь бол за 0.4 байна. За нөгөө талаас ингээд C систем гэж ингэж өгөгдсөн байна. За тэгэхээр C систем гэдэг маань үндсэн хэмжигдэхүүний нэгжээр авах учраас энэ үүний дадаацыг 0.4 м юм байна гэж авах нь байна. За зурган дээрх дадац бол юу байгаа шүү дээ. 1 м байгаа. За дараа нь энэ омег 0-ийн оронд энд юу бичигдсэн байна вэ гэхээр энэ харгалзах бичигдсэнгүүдийг ингээд
аваад явчих ёстой. За энэ тэнцүү 6-ны пи арид юм байна. За 6-ны пи байгаа. Тэгээд энэний чинь нэгж нь бол ариданы хуваах нь секунд. За энэ бол писхтэр өнцөг хурд гэсэн ойлголтоор орж ирдэг. Аридан секунд. За үрчин T бол бидний хувьсагч P0 дээр бол бидний өгөгдсөн тэгштгэл. За энтэй дүүцэх өгөгдөл мэдээлэл байхгүй. Тэгэхээр энэ бол анхны фазг байна гэсэн. Тэгэхээр нөгөө координатын системийн эхлэлээс тоол явжээ гэж ингэж ойлгоё. За одоо энэ дээр бол ингээд бид маш олон ингээд мэдээлэл авчихсан. Тэгэхээр энэ дээр бид нар маш олон үйлдэлийг хийх юм байна. Эсэлтийн ерөнхий шалгалт чинь нэг даалгавраас бид нарт олон мэдээлэл авах тийм юу байдаг. За дараа нь ингэсэн байна. Хэлбэлцлийн далайцыг олно уу гэсэн байна. За хэлбэлцлийн далайцыг олоход ийм юм утгууд байна. Тэгвэл бид эхнээсээ энэ юун дээр өгсөн тэгштгэл дээр маш их сайн ажиллах юм бол бид эдгээрийг хийчихэж байна гэж ойлгоно. Хэлбэлцлийн далайцуул 0.4 м. Улирлыг олно. За улирал гэдэг чинь нэг бүтэн хугацаанд нэг бүтэн хэлбэлцэл хийх хугацааг хэлбэлцлийн үе буюу улирал гэж нэрлэж байгаа. За тэрийг бид олохын тулд энэ өнцөг за тэгвэл энэ хэлбэлцлийн улирлыг олъё. Тэгэхээр бидэнд энэ омег тэнцүү 2π хуваахын тэгс энэ том явах. За эндээс хэлбэлцлийн үе олчихъя. За энэ үеийг олцоход за энэ юуны араас томьёоны араас бодолт хийдгүү. Тэгэхээр t тэнцүү 2π чинь нэг бүтэн 360 градус ирэх байгаа. За тэгээд омег бол бидний энэ тэгшитгэлд 6-ны π гэд өгсөн байна. За ингээд энэ хоёрыг ихлээр π аридын секундэд хураагдаад ингээд 12 секунд байх. Энэ хэлбэлцэл энэ тэгшитгэлээр өгсөн би 12 секунд тутамд нэг бүтэн хэлбэлцэл хийнэ гэсэн. За дараа нь энэ тэгшитгэлээ ашиглаад хэлбэлцлийн давтамжийг олж болно гэдэг. За тэгвэл хэлбэлцлийн давтамжийг олохдоо тойрог давтамж улирлын уруу хэмжигдэхүүн давтамж хоёрын аль нь вэ гэдгийг бид бас анхаарах ёстой. За тэгээ энийг анхаарснараа улирлын уруу хэмжигдэхүүнийг давтамж гэдэг. За тэгээд мөн томьёоны араас бод. За ингээд нью тэнцүү нэгийг хуваах нь энэ бол 12 секунд гэсэн үг. За тэгээд 12 секунд. За энэ маань улирлын уруу хэмжигдэхүүн давтамжийн үндсэн нэгжээр 12-ны 1 гэрц гарна. 12-ны 1 гэрц гарна. За дараа нь 1 секунд дэх 1 секундын хугацаанд энэ биеийн шилжилтийг олно гэсэн ийм бодлого байна. За тэгвэл бидэнд хөдөлгөөний тэгштгэл маань ингэж өгөгдсөн байгаа. Тэгэхээр бид за x гэсэн хугацааных нь оронд бүгдээрээ 1 секундыг орлуулчих. Тэгэхээр 6-ны пи одоо бодохдоо нэгжээ хийн штэ 0.1 энд бол 0.4 м. За үржин синус тэнцүү 6-ны пи ариданы хон секунд үржин 1 секунд. За секундэд хураагдлаа. Тэгэхээр 0.4 м үржин 6-ны пи болно. За синус ийм утгачин 6-ны пи үндэ синус 30 градусын утга 0.5 байдаг. За ингээд 0.2 м гэсэн шилжилт гарч ирлээ.
За дараа нь энэ биеийн үүсгэсэн долгион тархах хурдыг өгчөөд долгионы уртыг олно гэсэн. Тэгэхээр харимхай орчинд хэлбэлцэл тархах процессыг механик долгион гэж нэрлэдэг. За механик долгионыг бол жигд хөдөлгөөн гэж үздэг. Тийм учраас долгионы уртлын ямдаг үе хуваад өгчин эндээсээ ямдаг долгионы уртыг оллоо. За тэгээд долгионы урт тэнцүү. За томьёоны араас боддгоо гэдгийг багш нь дахин хэлж энд засцалруулж яваа. За ингэж долгионы уртыг.